Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Фрэнк Синатрагийн "Би өөрийнхөө хийсэн" гэдэг нэртэй алдартай дуу бий. Өнөөдөр олон хүн ийм сэтгэлгээгээр амьдардаг учраас магадгүй энэ дуу тийм алдартай байдаг байхаа гэж би заримдаа боддог. Тэр бүхэл Бурханд итгэж, Бурханы гэр бүл болсон итгэгчдийн дундаж ийм хандлага байх нь түгээмэл. Гэвч Христэд итгэгч биднийг Бурхан хуглахдаа чухамдаа энэ л өөрийнхөө хандлагыг мань онилж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тиймээс өнөөдөр доктор Стенли бидэнтэй Бурхан биднийг хуглах үед юу болдог талаар ярилцахдаа энэ талаар онцгойлон өгүүлэх болно. Христэд итгэгчид бидний хувьд Бурханаар хуглагдах нь эцсийн дүндээ Бурханд гомдож уурлах шалтгаан болох уу? Эсвэл Бурханы дотроос гайхамшигтайгаар өсөж төлөвшөх шалтгаан болох уу гэдг нь үнэндээ бидний хариу үйлдэлээс хамаардаг байна. Тиймээс хамтдаа Бурханаар хуглагдсны дараа гэсэн сэдвээр суралцгаая. Ингээд доктор Стенлиг өгтөн авцгаая. Христэд итгэгчид бид Бурханаар хуглагдах үед хамгийн түрүүнд бидний амьдралд хандсан Бурханы зорилгыг бид олж харж эхэлдэг юм. Өнөөдөр ихэнх хүмүүс амьдралаа юу гэж хардаг юм бэ? Одоо миний хэлэх зүйлийг та зүрх сэтгэлээ нээгээд хүлээж аваасай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл олон хүн үүнийг сонсохдоо өөрийгөө өмөрч би л тийм биш гэсэн хандлага гаргадаг юм. Гэвч үннийг хэлэхэд хамгийн түгээмэл боловч хүмүүс өөрсдөө ч анзаардаггүй нэгэн үзэл бодол байд юм а. Тэр нь Бурхан үнэндээ бидний төлөө оршдог гэдгийг ойлгох явдал юм. Бид залбирдаг. Бид түүнийг бидний залбиралд хариулаасай гэж хүсдэг. Бид түүнийг бидний биеийг эдгээгээсэй гэж хүсдэг. Бурхан бидний санхүү мөнгийг ивэж хангаасай гэж хүсдэг. Ажил хөдөлмөр дээр минь туслаасай, албан тушаал ахихад минь туслаасай гэж хүсдэг. Бид Бурханаас цаг ямагт өөрт ашиг тустай ямар нэгэн зүйлийг авахыг хүсэж байдаг юм. Ингэснээр бид Бурханд яг л бидний хүслийг биелүүлэгч бэрд шиг эсвэл бидний хүссэн бүхнийг авчирч өгч байдаг зарц мэт хандаж байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ олон хүмүүсийн хувьд Бурхан үнэхээр тэдний хувьд жинхэнэ Бурхан биш байдаг юм. Харин бид өөрсдөө Бурханы байр суурьнд очичихсан байдаг юм. Теологийн хувьд бид Бурхан эрх мэдэлтэй, тэр бүхнийг захирдаг гэдгийг мэддэг. Бид түүний хүүхдүүд, тэр бидний Бурхан гэдгийг оюун ухаандаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч бодит амьдрал дээр бид түүнийг яг л бидний төлөө оршдог мэтээр ханддаг юм. Бурхан минь, та намайг ингэж ивээгэж тэгж өрөөгөөч. Ийм зүйл өгөөч, тийм зүйлээр дүүргэж гэж бид гуйдаг. Залбирах бүрдэл Бурханаас ямар нэг юм салгах гэж байгаа юм шиг хандлага гаргадаг юм. Үнэн хэрэгтээ өнөөдөр дэлхийн нийтээрээ ийм байдалтай амьдарч байгаа юм шүү. Харамсалтай нь олон Христэд итгэгчид ч ийм байдлаар амьдарч байна. Тэд Бурханы байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөгч Бурханыг бидний төлөө алс хол оршин байдаг хэн нэгэн мэтээр төсөөлдөг юм. Тэгээд тэр нэгэн бидний хүслийг л дандаа биелүүлж байх ёстой юм шиг сандаг. Гэвч Бурхан биднийг хуглах үед бидний бодол санаа эрс өөрчлөгддөг. Энэ нөхцөл байдал донд Бурхан юу гэж бодож байна вэ? Энэ нөхцөл байдал донд Бурханд яг юу таалагддаг юм бэ гэж бид бодож эхэлдэг. Улмаар бидний анхаарал өөр зүйл дээр төвлөрж эхлэх үед өмнө надад ямар мэдрэмж төрж байна вэ? Би юу хүсэж байна вэ гэж боддог байсан бол эсэргээрээ би яаж Бурханд таалагдах вэ? Эзэнд юу таалагддаг юм болоо? Бурхан миний амьдралд ямар зорилгыг өгсөн юм бэ? Миний амьдралд хандсан түүний төлөвлөгөө чухам юу вэ? Түүний хүсэл зориг юу юм бэ? Түүний зориг хараа юу юм бэ? Миний амьдралаар Бурхан алдаршиж байна уу гэсэн асуултууд илүү их чухал асуулт болж ирдэг юм аа. Энэ бол үнэхээр өөрчлөлт юм. Бид юуг чухалчилж үзэж байна вэ гэдэг маань хүртэл өөрчлөгддөг юм. Миний хуваар, миний төлөвлөгөө, миний зориг, миний мөрөөдлөө энэ тэргүүнд тавихаа болж эзэн минь та өнөөдөр миний амьдралаар дамжуулан юуг биелүүлэхийг хүсэж байна вэ гэсэн энэ л энгийн нэн тэргүүний асуултыг өөртөө тавьж эхэлдэг юм. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт бид Бурханаар хуглагдсны үр дүнд бид сүнс дотроо цоош нь эрх чөлөөг мэдэрдэг юм. Өнөөдөр олон хүний амьдралд сүнс доторх цоош нь эрх чөлөө хэрэгтэй байна. Учир нь бид өөрсдөө ч анзааралгүйгээр төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн хүлээсэнд хүлэгдсэн байдаг. Буруутгал, айдас, гадуурхагдсан мэдрэмж, түгшүүр, дайсагнал, уур хилэн гэх мэт бидний дотор хуримлагдсан сөрөг сэтгэл хөдлөлүүд биднийг чанга гэгч нь хүлсэн байна. Харин Бурхан биднийг хуглах үед бид энэ бүх хүлээснээсээ чөлөөлөгддөг юм. Бурхан биднийг хуглах үед
дээрх зүйлсүүд нь үргэлж гим нүгэлтэй холбогдож байдгийг бид олж харах болно. Бурхны эсрэг тэрслэх тэрслэлийн гим нүгэлтэй холбогдож байдаг. Хэрвээ хэн нэгэн тань дээр ирээд чи маш тэрслүү хүн байна шүү гэж хэлбэл та яах вэ? Би тэрслүү хүн биш. Юу яриад байгаа юм бэ гэж та уурлах байх. Тэгвэл өнөөдөр Бурхан танаас ямар зүйлийг тавьж явуулахыг сануулж байна вэ? Чи наад зүйлээ тавьж явуул. Чи наад зүйлээсээ сал гэж Бурхан танд хэлсээр байтал би тавихгүй, би үүнээс салахыг хүсэхгүй байна гэж хэлэх нь өөрөө тэрслэл юм. Энэ нь тийм ноцтой биш юм шиг харагдаж байж болохч тэрслэл бол тэрслэл. Тэрслэл гэдэг нь Бурхан эсвэл өөр хэн нэгэн юу гэж хүсэх нь хамаагүй би өөрийнхөө хүсснийг хийх болно гэсэн хандлага юм. Магадгүй бид Бурханы өмнө очиод өө Тэнгэрлэг эцэг минь Есүсийн нэрээр танд талархаж байна. Эзэн минь та намайг алдаа гаргадаг гэдгийг мэднэ. Бурхан минь хүм бүрт өөрийн асуудал жижиг том нүглүүд байдаг шүү дээ. Тийм болохоор та минийхийг ойлгоно гэж найдаж байна гэж залбирах болно. Гэхдээ инглигээд энэ нь бидний тэрслэлийг цагаатгахгүй. Бид ямар нэгэн зүйлийг Бурханы хүслээр биш, өөрийнхөө хүслээр хийх гэж оролдож байгаа энэ хандлага нь өөрөө Бурханы эсрэг тэрсэлж буй тэрслэл юм. Харин бид өөрсдийн энэ тэрслэлийг хоош тавьж, Бурханд бууж өгөх үед юу болдог вэ? Бид Бурханы дотроос жинхэнэ эрх чөлөөг мэдэрч эхэлдэг юм аа. 3 дугаарт бид сүнсэндээ илүү даруй болдог юм. Энэ нь бид сул дорой болно гэсэн үг биш. Харин Бурханаас сургагдахад бэлэн болно гэсэн үг. Бурханы өмнө нээлттэй, ил тод болно гэсэн үг. Өөрийгөө хамгаалж өрөвлөцдгөө болно гэсэн үг. Дахиад хэлье. Сүнслэг даруй байдал нь биднийг дүлгөөн, даруй, хүлээцтэй, нээлттэй, суралцах хүсэлтэй, сонсож чаддаг, сурч чаддаг, өөрийгөө хамгаалах биш харин нээлттэй хүлээж авч чаддаг хүмүүс болгон өөрчилдөг юм. Яагаад тэрвэ? Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн бид өөрсдийнхөө байх эрхээсээ татгалзсан гэсэн үг юм. Бидний бие махбод, сэтгэл санаа, сүнс бүхэлдээ эзэн Есүс Христийн захиргаанд шилжсэн гэсэн үг. Тиймээс бидний амьдрал бүхэлдээ түүнийг болсон учраас бид цаашид өөрийнхөө төлөө бухимдаж, өөрийнхөө төлөө өс хонзон тээх шаардлагагүй болсон гэсэн үг. Харин үүний тулд бид өмнө байсан зөрүүд тэрслүү хандлага маань эхлээд хугарах ёстой болно. Бидний хүлж байгаа гим нүглийн хүлээснүүдийг тасалж, эзэн минь миний хүслээр биш харин таны хүсэл биелэх болтугай хэмээн залбирах учиртай юм. Эзэн Есүс Иохны 12:24-дэр ийм өгүүлсэн байдаг. Танд би дуудаж өгье. Үннээр би танарт хэлье. Буудаан үр газар ис унан, ис үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр ургана гэсэн байдаг. Үнэхээр бид Бурханаар хуглагдах үед бидний бие махбод, сэтгэл санаа, сүнс бүхэлдээ нэг захиргаанд орж өөр хоорондоо нэгдмэл болоо зогсохгүй биднийг бусадтай илүү чөлөөтэй, илүү эрүүл харилцаатай байхад тусалдаг юм. Учир нь бид бусадтай харилцахдаа бусдаас авах өөрийгөө дүүргэхийг өртөл болгохоо болдг юм. Яагаад гэвэл Христийн дотор хэрэгцээтэй бүхэн маань дүүрнээр өгөгдсөн гэдгийг бид ухаарсан байдаг юм. Ийхүү ухаарах үед бидний итгэлж илүү батж ирдэг юм. Надад хэрэгтэй бүхэн Христийн дотор өгөгдсөн байна гэсэн итгэл бидний дотор бий болдог юм. Хэрвээ эзэн Есүс миний бие махбод, сэтгэл санаа, сүнсний хэрэгцээг бүрэн хангасан юм бол бид энэ хэрэгцээгээ хангахын тулд бусдыг царайчилж, эсвэл бусдад хатуурхах шаардлагагүй болдог юм. Үүнийгээ дагаад бидний бусадтай харилцаа эрүүлжиж эхэлдэг юм. Өнөөдөр хүмүүс эдгэрлийн тухай ярихдаа зөвхөн бие махбодын эдгэрэлд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ бид оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд эрүүлчих нь үүнээс илүү чухал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Учир нь бидний оюун санаа гэдэг бол Бурханаас өгөгдсөн агуу хүч чадалтай бэлэг юм. Гэтэл бидний оюун санаа өвчилж, оюун санаа айдас, түгшүүр, эргэлзээ, тэнэгэлзэлд хүлэгдэж эхлэх үед бидний амьдрал бүхэлдээ доголдож эхэлдэг. Тиймээс бид ариун сүнсэнд бодол санаа, зүрх сэтгэлээ бүхэлд нь өгөх нь чухал юм. Тэр цагт Есүс Христ бидний бие махбод, оюун санаа, сүнсийг маань бүхэлд нь амар тайвнаар дүүргэж бидэнд жинхэнэ эдгэрлийг өгөх болно. Гэтэл бодит байдал дээр бид нэг нэгэндээ яаж ханддгийг та мэдэх үү? Бид бусад хүмүүсийн өмнө тэдний хизээж бүрэн биелүүлж чадхааргүй асар их хүлээлт шаардлагыг тавьдаг. Гэвч үнэн хэрэгтээ хинч таны энэ бүх хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Яг гэвэл зөвхөн Есүс Христ л таныг жинхэнэ утгаар нь бүрэн бүтэн болгож чадна. Зөвхөн түүний дотор л та жинхэнэ бүрэн дүүрэн байдлыг мэдэрч чадах болно. Харин бид Бурханы эсрэг тэрсэлж бүх зүйл миний хүснээр байх ёстой гэж зүтгэсээр байвал юу болдог вэ? Хэрвээ бид бүх зүйлийг зөвхөн өөрийнхөөрөө хийхийг хүсэж энэ хүсэлтэд автан амьдрч байгаа бол бид махан биеийн хүслийн дагуу
Бурхны эсрэг тэрсэлсэн тэрслүү хандлагаар амьдрч байна гэсэн үг юм. Тэгвэл би бүхнийг өөрийнхөөрөө л хийх болно гэж зүтгэх нь бидэнд ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ? Энэ нь бидний Бурхантай харилцах харилцаанд саа дотор учруулдаг. Үүнээсээ болоод бид гайхаж эхэлдэг юм. Бурхан минь яагаад миний амьдралд бүх зүйл буруугаар эргээд байна вэ гэж асууж эхэлдэг. Тэгвэл яагаад гэдгийг би хэлж өгье. Яагаад гэвэл та тавьж явуулах ёстой зүйлсээ тавихгүй зуурсаар байгаа учраас тэр юм. Харин тавьж явуулах ёстой зүйлээ тавьж явуулбал юу болох вэ? Тэр бүх зүйлсийг сайнаар эргүүлдэг. Яагаад гэвэл нөхцөл байдлын жолоодлагыг бид Бурханд атгуулсан учраас тэр юм. Харин эсрэгээр бид өөрсдийнхөө амьдралын эзэн байсаар байх юм бол бид өөрсдийнхөө амьдралын Бурхан байх гэж оролдох үед бүх зүйл буруугаар эргэдэг юм а. Яагаад гэвэл бид амьдралынхаа жолог бүгд нь Есүс Христэд атгуулахаас нааш өсөж том болох явцдаа өөрсдийн дотор бий болгосон эрүүл бус сөрөг сэтгэл хөдлөлүүд, сөрөг хандлагууд, сөрөг мэдрэмжүүдийг Есүс Христээр эмчлүүлэхээс нааш бидний амьдрал бүрэн бүтэн дүүрэн болох ямарч боломжгүй юм а. Харин бид өөрсдийгөө хоош тавьж түүнд амьдралынхаа жолоог атгуулах үед энэ эдгэрэл сая эхэлдэг юм. Өнөөдөр маш олон хүн гэр бүлийн амьдрал бусадтай харилцаа, ажлын байран дээр бүтэл муутай байдаг. Тэгээд тэд бүгд л би ийм зүйлийг хүртэх ёсгүй. Би үүнээс илүү дээр хийх хүртэх эрхтэй хүн гэж дотроо бухимдаж байдаг. Тэгвэл би танд хэлье. Өнөөдөр та Бурхны хүслийг үл тоож өөрийнхөө хүслээр явж байгаа бол та хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь л энэ гэсэн үг. Тиймээс биднийг Бурханд буун өгч Бурханд амьдралынхаа жолоог бүрэн атгуулахад минь туслахын тулд Бурхан заримдаа биднийг өвдгөн байж хугалдаг юм а. Тийхүү Бурханаар хугалагдах үед бидний дотор дотоод амар амгалан ирдэг юм. Даруй байдал бусдыг уучлах, уужуу зүрх сэтгэл бий болдог. Энэ нэргээд бидний бусадтай харилцаанд хэрхэн нөлөөлдөг юм бэ? Есүс Христээс дотоод эдгэрлийг хүлээж авсан хүний бусдтай харилцаа төсөөр болдог. Тэгвэл Есүс Христээр дамжуулан зүрх сэтгэл, оюун санаандаа эдгэрлийг хүлээж авсан хоёр хүний хоорондын харилцаа тэр тусмаа илүү гайхамшигтай байх болно. Тийм учраас л Иоханны 12:24 дээр тэр үхвээс олон үр гаргана гэж эзэн Есүс айлтсан юм. Тэгвэл Бурханаар хуулагдсныхаа дараа бидний амьдралаас гардаг олон үрийн нэг нь эдгэрсэн харилцаа байх нь. Цаашлбал энэ нь бидэнд үгээр илэрхийлшгүй баяр хөөргийг өгдөг. Бид Бурханаар хуулагдаж үр дүнд нь амьдралаа Бурханд бүрэн атгуулах үед бидний амьдрал Бурханых болсон гэдгийг бид мэдэрч эхэлдэг. Энэ бол жинхэнэ эрх чөлөөний мэдрэмж. Бидний амьдралыг хүлж, хүчгүйдүүлж, боомлж байсан гим нүглийн хүлээснээс ангижирсан гэдгээ мэдрэх үед бидний дотор үгээр илэрхийлшгүй баяр хөөр төрдөг юм. Тэгвэл би танаас асууя. Өнөөдрийн хүртэл таны амьдралын гол төвд нь хэн заларч байсан бэ гэж. Энэ амьдралын алдаж болзошгүй чухал зүйл чинь юу байсаар ирсэн юм бэ? Хэрвээ таны амьдралын гол төвд Бурхан биш ямар нэгэн зүйл заларч байгаа бол тэгээд та тэр зүйлдээ хамаг цаг зав хөрөнгө мөнгө хүч хөдөлмөрөө зориулж байгаа бол Бурхан таны төлөө тэр зүйлийг чинь зайлуулах болно. Тэр зүйл дээр чинь Бурхан таныг хугалах болно. Хөндлөнгөөс хараад энэ процесс хэцүү юм шиг харагдаж болох ч эцсийн дүндээ та үгээр илэрхийлшгүй баяр хөөргийг мэдрэх болно. Яагаад тэрвэ? Яагаад гэвэл энэ дэлхий дээрх амьдрал чинь дуусах үед та өхөн хатан хойноос нь зүтгэж байсан тэр зүйлээсээ нэгийг нь ч авч явж чадахгүй. Харин Есүс Христтэй харилцаа бол мөн хийх юм. Та түр үүлийн юмсыг хойш нь тавьж, мөнхийн үнцэнтэй зүйлсийг олж авсандаа гарцаагүй баярлах болно. Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Бид Бурханаар хуулагдсныхаа дараа бид Бурханд үйлчлэх цоош нь хүч чадлыг хүлээж авдаг. Яагаад тэрвэ? Яагаад гэдгийг би танд хэлж өгье. Таны амьдралыг хүлж таныг Бурханд үйлчлэх чинь саад болж байсан нүглийн хүлээс үгүй болж Бурханд бүрэн бууж өгөх үед ариун сүнсний хүч чадал бидний амьдралд эрх чөлөөтэйгээр ажиллах боломжийг бий болгодог юм. Ариун сүнс итгэгч хүн нэг бүрийн дотор нутгалсан юм а. Гэвч бид бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж Бурханы эсрэг тэрслэн зөрүүдлэх үедээ тэр ариун сүнс бидний дотор чөлөөтэй ажиллахад нь бид өөрсдөө саад хийж байсан гэсэн үг юм. Гэвч харамсалтай нь бид өөрсдөө ч үүнийг анзаарахгүй явсан байдаг. Та өдөгсөгдөн залбирч болно. Та Библийг уншиж, та сүм чуулгандаа тогтмол хамрагдаж болно. Та өргөлөө өргөж болно. Гэвч амьдралаа Бурханаар удирдуулах биш, өөрөө жолоодохыг хүссэн зүтгэсээр байгаа бол ариун сүнсний хүч чадал таны амьдрал чөлөөтэйгээр ажиллаж эхлэхэд та төдий чинээгээр саад болсоор байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл
Бидний хүсэл зориг Бурхны эсрэг тэрсэлж байгаа тохиолдолд Бурхны хүч чадал бидний гэр бүл, бидний ажлын байр, бидний сүм чуулган дээр чөлөөтэй ажиллах боломжгүй болдгийм. Учир нь бидний тэрслүү хандлага Бурхны ивэл урсан буух сувгийг боомлж байдгийм. Харин эсрэгээр бид Бурхны хүч чадалд өөрийгөө бүрэн даатгаж, түүнд бүрэн бууж өгөх үед ариун сүнсний хүч чадал бидний амьдралаар урсаж эхэлдэг юм. Тэр цагт Бурхан эзэн өөрөө бидэнд илүү ихийг харуулж эхэлдэг. Бидний өмнө цоош нь хаалгануудыг нээж эхэлдэг. Тэнхүү бидний амьдрал бусдад нөлөөлж, үр жимсээ өгч эхэлдэг юм. Хүчин чармаалтаар илүү их үр жимсийг ургуулж эхэлдэг юм а. Учир нь бид биш, Бурхан бидний амьдралыг жолоодож байгаа учраас тэр юм. Үнэн дээр итгэлийн амьдрал гэдэг та бид юу хийж байна вэ гэдгээр тодорхойлогддоггүй. Харин та биднэр дамжуулан Христ юу хийж байна вэ гэдэг л хамгийн чухал байдаг юм. Тиймээс хэрвээ танаар дамжуулан өөрийн хүч чадлаа илэрхийлэн ажиллахыг та ариун сүнсэнд зөвшөөрөх юм бол таны үйлчлэл онцгой үр жимстэй болох болно. Харин эсвэргээрээ та зөрүүдэлж, өөрийн тэрслүү хүсэл зоригоо дагаж, Бурхны дүрд өөрөө тоглож эхлэх үед бүх зүйл буруугаар эргэх болно. Тийм учраас л бид Бурхнаар хуглагдж, Бурханд бүрэн бууж өгсөний дараа Бурхны хүч чадал бидний амьдралыг дүүргэдэг юм. Тиймээс бид ариун сүнсний тэрл хүчээр илүү үр нөлөөтэйгээр үйлчилж чаддаг. Үүнийг дагаад Бурхан бидэнд илүү их үйлчлэлийн боломжуудыг нээж өгсөөр байдаг юм. Учир нь Бурхан биднээр дамжуулан өөрийгөө алдаршуулахыг хүсдэг. Бид өөрсдийнхөө хүч чадалд, авьяас чадварт найдах үед Бурханыг биш өөрийгөө алдаршуулж байдаг юм. Өнөөдөр маш олон хүн Бурханд үйлчилж байгаа нэрээр өөрийгөө алдаршуулах гэж оролдож байна. Гэтэл Библи бидэнд даруй зүрх сэтгэлдээ Бурханд бууж өгсөн, Бурханаар хуулагдсан, Бурханы өмнө гимссэн, эмтэрсэн нэгнийг Бурхан агуугаар хэрэгэлдэг гэдгийг тодорхой хэлсээр байна. Тэгвэл би танаас асууя. Өнөөдөр таныг амьдралынхаа жолоог Бурханд бүрэн дүүрэн атгуулахад чинь юу танд саад болж байна вэ? Таны амьдралд байгаа ямар зүйл таныг Бурханаар бүрэн дүүрэн хэрэглэгдэхэд чинь саад болсоор байна вэ? Магадгүй та үнийг огт анзаарахгүй явж байж болох юм. Магадгүй та нэм гариг бүр цуглаандаа явж, Библиэд тогтмол уншиж, Бурханд өргөж, түүнд үйлчилдэг байж болно. Гэвч хэрвээ таны амьдралд Бурханы байр суурийг эзэлчихсэн ямар нэгэн зүйл байгаа бол Бурханы хүч чадал таны амьдралаар бүрэн дүүрэн урсахгүй гэдгийг та ойлгоорой. Тиймээс та тавьж явуулах ёстой ямар зүйлээ тавьж явуулахгүй зуурсаар байна вэ? Амьдралынхаа аль талбарт бүхнийг Бурханы биш өөрийнхөө хүслээр хийх гэж оролдож байна вэ гэдгийг нухацтай бодоорой. Учир нь та тэр зуурсаар байгаа зүйлээ өөрийн болгож авсан ч зөрүүдлээд Бурханаас танд өгөхийг хүсэж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг алдвал үнэхэр харамсалтай биш гэж юу? Тиймээс би танд хэлье. Найз минь, хэрвээ таны амьдралд хандсан Бурханы хамгийн сайн сайхан тэрл хүслийг таньж мэдхийг хүсэж байгаа бол Бурханд бүрэн бууж өгөөрэй. Бурханаар хуулагдахыг зөвшөөрөөрэй. Тэр цагт Бурхан таны дотроос ажиллаж эхлэх болно. Тэр танд гайхамшигтай эрх чөлөөг өгөх болно. Тэр таныг дотроос чинь эдгэж эхлэх болно. Таны бусадтай болон Бурхантай харилцах харилцаа чинь гайхамшигтайгаар шинжлэгдэх болно. Тэгэд хамгийн гайхалтай нь Бурханд үйлчлэх таны үйлчлэл ариун их үр жимсээр дүүрэх болно. Тиймээс Бурхантай тэмцэлтэхэ болоод түүнд бууж өгөөрэй. Таны тавихгүй зуурсаар байгаа тэрл зүйл чинь Бурханаас танд өгөхийг хүсэж байгаа амар тайван, баяр хөөр, сэтгэл хангалуун байдал, ариун үр жимсний хажууд юу ч биш гэдгийг ойлгоорой. Бурханаас харамлан зуурсаар байгаа тэр зүйл чинь таны хувьд хиймэл шүтэн болчихсон байхвэ гэхээс болгоомжлоорой. Гэхдээ Бурханы авралаар бидний Бурхан хиймэл шүтэнийг үзэн яддаг, харин хиймэл шүтэн шүтэгч нэгнийг өрөвдөн хайрладаг юм. Тиймээс тэрл хайр инэрлийн Бурхан эзэндээ бүх зүрх сэтгэлээрээ буун өгч түүнийг бүх зүрхээрээ дуулууртай даган амьдарцгаая. Бурханы эсрэг тэрслэхгүй байцгаая. Түүний эсрэг зөрүүдэлж бүхнийг өөрийнхөө хийх гэж зүтгэхгүй байцгаая. Тэгээд хэрвээ Бурхан биднийг хугалж эхэлсэн бол эсэргүүцэлгүйгээр түүнд буун өгч, түүнд амьдралынхаа жолоог бүрэн атгуулцгаая. Үүний дараа ямар гайхамшигтай сэргэлт бий болохыг та өөрөө харах болно. Тэр цагт та жинхэнэ эрх чөлөө, гайхамшигтай дотоод эдгэрлийг хүлээж авах болно. Таны бусадтай болон Бурхантай харилцах харилцаа чинь гайхамшигтайгаар шинчлэгдэж Бурханд үйлчлэх таны үйлчлэл ариун их үр жимсээр дүүрэх болно гэдгийг битгий мартаарай. Бурхан таны амьдралыг хуглах үед та Бурханд бууж өгч байна уу?
Эсвэл эсэргүүцсэн тэмцэж байна уу? Хэдийгээр бурхнаар хуглагдана гэдэг хэцүү боловч бид бурхныг эсэргүүцэх биш. Харин ч амьдралынхаа бүхий л талбарыг түүнд нээж, амьдралынхаа жолоог бүхэлд нь түүнд атгуулж, бурхан бидний бүхий л хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэлгүй итгэхийг доктор Стенли сануулж байна. Бурхан биднийг хизээж орхихгүй. Тэр бидэнтэй үргэлж хамт байдаг. Тиймээс хүнд хэцүү нөхцөл байдал дундаас бид түүн рүү хандан хашгирахад тэр биднийг сонсож, бидний залбиралд хариулдаг үлээ. Тиймээс энэ цагийн төгсгөлд хамтдаа дуулал 145-ийн 8-аас 14-ийг уншиж, түүний итгэмжит байдлыг дахин санацгаая. Эзэн нэгүүлсэнгүй хийгээд өршөөнгүү. Уурлахтаа удаан, хайр инэрлэр авууга их юм. Эзэн бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийхэн дээр байна. Аяа эзэн, таны бүтээл бүхэн танд талархах бөгөөд бишрэлтнүүд таныг магтацгаана. Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж, таны сүр хүчний талаар өгүүлэх нь. Хүний хөвгүүдэд таны хүчит үйлсийг болон хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болоо. Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд ноёрхол тань үеийн үед байна. Унсан бүхнийг эзэн үндийлгэж, сөхөрсөн бүхнийг босгодог. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.